Сайн байна уу хүүхдүүдээ. За намынхаа 5 дугаар туршилтыг хийе. За энэ туршилтанд маань хуруу зайхан зяй хуруу зайны суур зис утсан зяна чимлах юм. Хоёр Шүрүү. А шүрүү нэг нь хатаас байна тийм ээ. За энэ ингээд төмөр хавчаар нь байна. За соромж гэж юу гэдэг вэ? Соромж гэж одоо иймэрхүү юм байгаа. Тэгээд энэ төмөр юмнуудыг өөрлөгөө татдаг бөгөөд тэгээд хайлж мэчиг татаж авдаг байгаа. Энэ төмөрийг татах нь үстэй соромж ороо. Энэ ингэж маш хүчтэй татдаг бөгөөд тэгээд энэ соромж байхгүй бол соромж өөрөө хийж болно. За энэ хоёр соромж мөн үү? Мөн. Энэ соромж биш зүгээр хатаас аваад. За хоёул цахилгаан соромж орон үсэх юм байна. Яг зис утсаараа гарачи хатаас нь энэ бол хатаас за тагаа нэмэх нь аль вэ? Нэмэх нь одоо улаан руу хийх бөгөөд тэгээд энэ ингэж ажиллах байгаа. Яа. За энийг хэн болгочих юм те. Би нөгөө чинь болгочих. Яа болцсон. Яг. За одоо энэ дэр цахилгаан соромж орон үсээд хоёулаа энэ хатаасыг соромж болгочих шүү дээ, тийм ээ? За тэнгүүд өргөд үцээ. Өргөж ш тэр. Соромж болцсон шүү дээ. Ээж аав нартайгаа хамтдаа хийх боломжтой шүү гэж анхааруулж байна. Нэрээ тий, жоохон дүүгээ хөдөлтэй. За тэжээлийн салгаадах юм. Тэгэхээр баг болчих тийм ээ. Салгааны салгацсан болохоор. Яг. За хоёлын шүрүүпийг за мачиг үзэх. Одоо энэ шүрүүп нь их хугацаагаар явдаг бөгөөд тэгээд энэ бас энэ зис утснаас нь хазаж болохгүй. Энэ маш халаа тэгээ хүүхэд гэмтэх магадaltaй бөгөөд тэгээ энийг зүгээр ингээд соромж байхгүй бол ингээд одоо тэгээд энийг ашиглаж дууссан бол энэ батарей авахгүй бол их удаан хугацаагаар ашигладаг бөгөөд энэ маш аюултайгаар. За хүүхдүүдээ туршилтаа дуусаад энэ хэлхийгээ салгаарай. Тэжээлийн салгаад хайр зэрүүгээ хийгээд хураагаарай. Халуун газар байлгаж болохгүй. Богино холболт үүсэж байгаа учраас тодорхой хэмжээгээр халдаг байгаа. Тийм учраас салгаад хураах хэрэгтэй. За 7 дугаар туршилтаа хамт байсанд баярлалаа. Баяртай.